За одоо Mozart дээр анги бүлгүүд яаж үүсэх вэ гэдэг зүйлийг зааж өгье. Mozart-ийн үндсэн зэс болох миний цүнх гэсэн зэс рүү ороход миний ширээ, миний номнууд, миний дэвтэр, шалгалт цуглуулга бүлгүүд гэсэн зэс байдаг. За бүлэг гэсэн зэсэн дээр товшсон тохиолдолд үүсгэсэн бүлэгт нэгдэх мөн өөрөө шинээр бүлэг үүсгэх гэсэн хоёр зэс байна. Тэгэхээр бид нар маань өнөөдөр бүлэг үүсгэх гэж байгаа учраас бүлэг үүсгэх товчийг товшъя. За бүлгийг хоёр төрлөөр үүсгэж болно. Нэгдүгээрт анги, хоёрдугаарт дугуйлан. Гэтэ энэ маань юугаараа ялгаатай вэ гэхээр анги бол зөвхөн тухайн сургууль, тухайн байгууллагт хамааралтай хүмүүс энд орж болдог. Өөр хүмүүс орж болдгоо. Жишээлбэл 20 дугаар сургууль гэж тавиад 20 дугаар сургуулийн багш анги үүсгэсэн бол 20 дугаар сургуулийн сурагчид орж болно гэсэн үг. Дугуйлан гэдгээр үүсгэсэн тохиолдолд байгууллагыг хамаарад 20 дугаар сургуулийн үүсгэсэн дугуйланд өөр ямар сургуулийн багш сурагчид орж болдог гэдэг онцлогтой гэдгийг та бүхэн анхаараарай. За бүлгийн нэр. За бүлгийн нэрийг бүгдээрээ бичье. За бүлгийн нэрэн дээр өөрийнхөө тухайн сургууль эсвэл тухайн багш нарын заах судлах тухайных мэргэжлийн бүлгийнх гэдгээр нэрээ өгч болно. Бүлгийн тайлбар дээр тухайн бүлгийн зорилго юу юм бэ гэдгээ дэлгэрэнгүйгээр бичиж болно. За дараа нь нэг анхаарах зүйл маань юу вэ гэхээр энэ бүлгийн тохиргоо гэж байна. Тэр энэ тохиргоон дээр лектор гэсэн тохиргоо байдаг. Лекторууд гэхээр энэ бүлэгт орж сургалт үйл ажиллагаа оруулах, мэдээлэл оруулах ийм хэрэгтэй хүмүүс. Эзэмшигч нь энэ бүлгийг нээж байгаа хүн та байх болно гэсэн. Тэгэхээр үүсгэсэн бүлэг дээр зөвхөн багш болон үүсгэсэн хүн маань багш нарыг урьж оруулж мэдээлэл үүсгэж болно гэсэн. За тэгвэл дараагийн зүйл маань нэгдэлтийн хугацаа гэж байна. Энэ бүлгийг тодорхой хугацаанд нээгээд хугацаа өгч болно гэсэн үг. Одоо 4 сарын 17 хүртэл энэ бүлэгт нэгдэж болно. Эсвэл 4 сарын 20 хүртэл энэ бүлэгт нэгдэж болно гэдэг энэ хугацааг энэ дээр тохируулж өгнө гэсэн үг. Тэгэхээр тодорхой хугацаанд бүлэгт нэгдэх хүмүүсээ аваад дараагийн нэг тохиргоо бүлэгт нэгдэх зөвшөөрөлтөөр гэсэн зүйл байгаа. Хэрвээ энийг зөвшөөрөлтөөр шатлах юм бол бүлэгт орох гэж байгаа хүмүүс зөвхөн бүлэг үүсгэж байгаа эзэмшигч таны зөвшөөрөлтөөр энэ бүлэгт орно. Хэрвээ энийг шатлахгүй тохиолдолд бүлгийн холбоос буюу вар кодоор бүлгийн кодоор тэр хүмүүс маань бүлэгт шууд орж болно гэсэн үг. За ингээд бүлгийг үүсгэе. Бүлэг үүсгэхэд тухайн бүлгийн ID код гарч ирнэ. Энэ кодоор нэвтэрч орж болно гэсэн үг. За ингээд бүлгийн зүйлийг бүлгийг харъя. Математик гэсэн бүлэг байгаа. За эзэмшигч нь инкватор гэж байгаа. Та өөрийнхөө ангийн хүүхдүүдийг Mozart бүртгүүлсэн бол шууд хүүхдүүдээ эндээсээ оруулж болно гэсэн үг. Хүүхдүүд чинь сонсогч гэсэн үзүүлэлтээр орж байгаа. Одоо хэрвээ энэ сонсогч гэсэн үзүүлэлтийг лектор болгоод энэ хүн мэдээлэл оруулж болно гэсэн үг. Сонсогчд бол багшийн өгсөн гэрийн даалгавар, дасгал даалгаврыг харах хэрэгтэй болохоос мэдээлэл хичээл оруулах хэрэггүй гэсэн үг. За хэрвээ энэ сурагчаа бүлгээс хасах гэвэл энэ товчийг дараад хасчих болно гэсэн үг. За одоо дараагийн зүйл бүлгийн тохиргоог харъя. За бүлгийн тохиргоо код маань энд байна. Холбоосыг бас гуулаад өгч болно. Тэгэхээр холбоосоор гуулж өгөөд бүлэгт нэгдэж болох нь кодоор өгч бүлэгт нэгдэж болно гэсэн үг. За ингээд бүлэг үүсгэх хичээл маань дууслаа. Одоо дараагийн зүйл гэвэл бүлэгт нэгдэх. За бид нар бүлгүүд зэс рүүгээ ороод хүний үүсгэсэн бүлэгт нэгдэхээ гэсэн. За энэ бүлэг дээр тухайн ID кодуудаа оруулаад нэгдэж болно гэсэн үг. Тэгэхээр доор өгөгдсөн ID код бүлгийн нэрийг хараад ID кодыг бичээд бүгдээрээ энэ бүлэгт нэгдэж орж байгаа. За ингээд та бүхэнд амжилт хүсье.